Орой мэндийг хүргэе үзэгчдээ төгсөг мэдээллийн хөтөлбөр мегмар гарагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Нямосрын учрал Монгол Улсын 35 дахь ерөнхий сайдаар томилогдлоо. Трамп данийг зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол Ираны Харк арлыг бөмбөгдөнө гэж сурдуулв. Израилийн иргэдийг хөнөөсөн палестинчүүдийг цаазар авах хууль батлагджээ. НАСА-гийн 4 хүний бүрэлдэхүүнтэй баг сарлуу нисэхэр боллоо. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх мэргэжлийн боловсрол сургалтын салбарын үйл ажиллагаатай бичлэн танилцж, Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж болон Монгол Солонгосын политехник коллежид ажиллалаа. Төрийн тэргуун тус сургуулиудын багш ажилтан оюутан залуустай уулзах үеэрээ улс орны хөгжилд нэг шаардлагатай байгаа мэргэжилтэд ажиллах хүчнийг бэлтгэж буй салбарынхныг бүх талаар дэмжинэ гэдгийг илэрхийллээ. Ялангуяа үндэсний хэмжээний мега төслүүд болох тэр бум, цагаан алт, хүнсний хувьсгал болон атрын 4-р аяыг амжилттай хэрэгжүүлэхэд нарийн мэргэжсэн залуусын ур чадвар, хувь нэмэр шийдвэрлэх хүргэтэйг тэрээр онцлсан юм а. Мөн энэ салбарын хөгжлийг шин шатанд гаргах зорилгоор багш нарын улсын 2-р зөвлөгөөнийг ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулахаар төлөвлөснө дуулгалаа. 60 жилийн түүхтэй үйлдвэрлэл урлал политехник коллежийн хувьд өнөөдөр үйлчилгээ айж үйлдвэр мэдээллийн технологийн чиглэлээр 33 мэргэжлэр сургалт явуулж байна. Онцлогод ерөнхийлөгчийн морин хуурыг дээдлэн дэлгэрүүлэх тухай зорилгын дагуу энэ хичээлийн жилээс морин хуур урлаачийн ангийг шинээр нээж үндэсний өв соёлоо тээх залуусыг бэлтгэж эхэлжээ. Тус сургууль 250 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж төгсөгчдөө ажлын байраар шууд хангадаг байна. Ер нь бол ажил эрхлэлтүүл өндөр байдаг. Яг тэгвэл бас манай Монгол улсад бол аж үйлдвэр хөгжиж байгаа юм улс. Тэгээ компаниудад бол ажил хүчний дутагдал эрэлт зэрэгцээ үлэх байгаа. Өнгөрсөн жилхэд манай сургуулийн ажил эрхлэлт 93% хүрсэн байгаа. Тэгээ ер нь бол одоо манайд бас цахилгаан, гагнуур, мехатроник гээд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт зэрэгцээтэй маш олон мэргэжлүүд байдаг. Мөн бусад хүүхдүүдийн бас өөрөө сонирхож сурдаг, өсчин, гоо сайхан, догооч гээд маш тийм тэргүүлэх зэрэглэлийн эрэлттэй мэргэжлүүд байдгаа. Тэгээд үнэхээр ажил хүчний эрэлт хэрэгцээ бол өнөөдөр маш их хэрэгцээтэй байна. Залуучууд маань одоо энэ манай шавнар бол аюул сайн. Эхлээд бол нөгөө юмаа сайн ойлгохгүй бараг ингээд нэг жоохон няцх маягтай байсан чинь одоо бол бүр ингээд хөгжмөн одоо урлалдаа нэлээд жоохон дуурлах маягтай болж байгаа. Яг хоо 7 хоногийн 5 өдөр яг дадлага нь бол 5 өдрөөр явж байгаа. Тэгээ мэдээч одоо нөгөө насан туршидаа анги учраас нөгөө завтай зайтай үеэрээ одоо юу гэдэг өдрийн талч гэдэг юм уу тийм үе гарч тэр талаараа бас нэг жоохон удаашралтай тал байх нь байна. Ерөнхийлөгч хүрэлцэх тус сургуулийн лаборатори дадлагын бариудаар орж суралцагч оюутнуудын хийж буй бүтээлүүдтэй танилцсан тэдний ирээдүйн зорилго сурч буй мэргэжлийн давуу талуудын талаар нээлттэй яриа өрнүүллээ. Хөгжил дэвшил манай улс хэрхэн яаж хөгжих вэ? Улс орны хөгжил дэвшлийн одоо гол хөдөлгөгч хүч бол та бүхэн байгаа. Тийм учраас миний хувьд сайн сурна шүү заяа. Бүгдээ одоо амжилт хүсье. Сайхан бай. Баяр хүргэе. За баярлалаа. Мэргэжлээс болж байгаа. Хотод хэдэн охин байгаа юм. Ганцаархан юм биш. Чи ямар гоё мэргэж сонгож авсан. Яга юм мэргэж сонгож авсан. Дуртай юу? Цахилгааны мэргэжил. Сайн байна. 10 жил багтаа сурчсан уу? Аав ээж нь цахилгаанч нь уу? Аав цахилгаанч. Аав цахилгаанч. Тэгээ аавынхаа мэргэжлийг эзэмшиж байгаа юм шиг байна. За баяр хүргэе. Маш зөв мэргэж сонгож авсан байна. Харин Монгол Солонгосын политехник коллежийн суралцагчдын хувьд цагаан алт үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хүч болон бэлтгэгдэж байна. Нийт 1900 орчим суралцагчийн 40 орчим хувь нь эрэх нэхих сүлжих, ноос, арьс шир боловсруулах зэрэг хөнгөн үйлдвэрийн нарийн технологийн мэргэжлэр суралцж байгаа юм а. Тэгээ манай сургуулийн хувьд нийт 1813 суралцагчаас 9 мэргэжлэр 711 гаруй суралцагч бол зөвхөн хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжлэр суралцж байгаа юм. Энэ суралцагчид маань гараас шууд 100% ажлын байртай болдог, ажил олонцын захиалгад сургалтуудыг явуулдаг. Мөн бас хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр бид нар тосмог сургалтыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байгаа. Ингэснээр иргэдэд ажиллангаа сурах, сургамжаа ажиллахаас ийм боломжийг бий болгосон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 70 орчим мэргэжлийн сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулийг жилд 20 мянган гаруй залуус төгсөн гарч байгаа бөгөөд тэдний дийлэнх нь эдийн засгийн бодит салбарт хөдөлмөр эрхэлж байна. Улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын 35 дахь ерөнхий сайдар Нямосрын учрлыг томиллоо.
Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх шинэ ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн саналаа танилцуулахдаа түүнийг төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан туршлагатай, мэдлэг боловсралтай, залуу боловсон хүчин хэмээн онцолсон юм а. Ерхий сайд учрал эндэр дээр гарч хэлсэн үгэндээ өнөөгийн нөхцөл байдлыг туйлын боддоор дүгнэж шин засгийн газар эд шийд амлахгүйч үннийг хэлж ажиллана гэдгийг хатуу мэдгдсэн юм. Тэрээр дэлхийн ертөнцийг нөмөрсөн геополитикийн хямрал, түр шатхууны үнийн өсвөл, түүхийн эдийн ханшийн савлгаа зэрэг гадаад хүчин зүйлс болон дотоодын улс төрийн талцал хэмээх 3 том шуургыг сүрж ажиллахаа илэрхийллээ. Эрхэм үндэт ард иргэдээ, улсын их хурлын эрхэм гишүүдээ, Монгол Улсын ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албан үүрэгт ажилд тохон томилсон та бүхэнд талархал илэрхийлье. Шин засгийн газар эд шид амлахгүй, эдийн засгийн гайхамшиг бүтээн гэж хэлэхгүй. Үннийг үнээр нь хэлнэ. Өнөөдөр бид гадаад ертөнцийг өөрчлөхгүй боловч дотооддоо өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх үүргийг хүлээж байна. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөгдөж байгаа дэлхийд Монголоо хохирол багтаа авч үлдэж, хожим хоон хийгээгүй үйлдэлийнхээ төлөө харамсахгүй төлөө ачаагаа үүрэх ёстой. Газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг Монгол тогтоохгүй боловч онцгой нөхцөлд өөрсдийн бололцооны хэрээр тохируулахын арга хэмжээг авах болно. Шинэ ерөнхий сайд олон улс төдийгүй манай улсад нүүрлээд буй геополитикийн хямралын эрсдлийг даван туулах үндсэн гарцсан түүний өмнө дэвшүүлж байсан чөлөөлийн хэмээх томоохон санаачлага, эрх чөлөөний 4 замын бодлого байх болно гэдгийг тэмдэглэн хэллээ. Тухайлбал эдийн засгийн чөлөөлтийг хийн гэдгийг тэрээр онцоллоо. Чухал нь цалин тэтгэврийг үнийн өсөлтөд уялдуул индексжүүлэх замаар иргэдийнхэн бодит орлогыг хамгаалахаа мэдгдсэн юм. Түүнчлэн эрх зүй дөрмийн чөлөөлтийг хийн гэж тэрээр мэдэгдэж иргэн аж ахуйн нэгжүүдийг туйлдуулдаг хүн сурталын гинжиг таслахаа илэрхийллээ. Мөн боловсролын салбарт хот хөдөөгийн ялгааг арилгахын тулд технологи суурилсан дэлхийн түвшний сургалтыг хүүхэд бүрт хүргэж, оюуны дайжилтыг зогсоож, гадаадд байгаа чадварлаг залуус их хөрөндөө авчрах brain gain бодлогыг хэрэгжүүлэх амлалаа. 100 мянган нарны гэр санаачилгаар гэр хорооллын айл төрхүүдийг нарны эрчим хүчээр хангаж, яндан бууруулахын зэрэгцээ, малчтын бэлчээрийн нүүрс төрөгчийн шингээлтийг дэлхийн зах зээлд үнэлүүлж, малчин өрх бүрийг долларын орлоготой болгох шинэ боломжийг нэхээ мэдгдсэн юм а. Ерөнхий сайдын дурдсан дөрвдөг чөлөөлөлт нь авилгын эсрэг чөлөөлөлт. Авилгын индексээр ухарсан үзүүлэлтийг засаж, авилгачдын хууль бус хөрөнгийг хураан авч улсын төсөвт буюу сурвал эмнэлэх зарцуулалтыг ил тод тогтолцоог бүрдүүлнэ гэдгээ ерөнхий сайд хатуу анхааруулсан юм. Тэрээр үгийнхаа төгсгөлд суудал бус, шийдэл ярьдаг, сандал бус, санал уралдуулдаг бүтээлч Монголыг хамтаа босхын хэмээн уриалж, эв нэгдэл итгэлцэл дээр суурилсан иргэндээ ойрхон энгийн даруй засгийн газар байхаа батлан илэрхийлсэн юм а. Бодлогын замын зураглалаа инхүү танилцуулсны дараа шинэ ерөнхий сайд учрал засгийн газрын тамгаа албан ёсоор гардавлаа. Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Зандар шатар тамгын хүлээлгүй өгөхдөө стратегийн ач холбогдолтой ордуудын хэлэлцээ, оюут толгойн төсөл болон шинэ итгэл, эрс шинтгэл Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн суурь баримтуудыг хүлээлгэн өгсөн юм а. Мөн үндэсний баялагын сангийн өгөөжийг иргэн бүр тэгш хүртээх зөвлөлдөг санал асуулгын материалыг онцгойлон даатгаж шинэ ерөнхий сайдын ажилд амжилт хүслээ. Төвцөг мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжилж байна. Сэтгүүлч бэлгүүнд анхаарлаа хандуулна. Самцон үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр эдийн засгийн булангаар үргэлжилж байна. Бид энэ удаагийн булангаар төгөргийн аншийн сулралын талаар та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлнэ. Төгөргийн аншийн сулрал нь зөвхөн валютын зах зээлийн асуудал биш, харин экспортын бүтэц, төсвийн сахилга, хөрөнгө оруулалтын орчны доголлоос үүдэлтэй системийн шинжтэй сорилт болж байна. Ийм нөхцөлд ханшийг богино хугацаанд тогтворжуулах орлогоос илүү эдийн засгийн суурь хүчин зүйлсийг бэхжүүлэх бодлого шаардлагатайг эдийн засгчид онцолдог. Тэгвэл энэ талаар та бүхэн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Төгөргийн аншийн сулрал сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засгийн эмзэг анхаарал татсан асуудлуудын нэг болж байна. Валютын ханш сулрна гэдэг нь зөвхөн нэг үзүүлэлт өөрчлөгдөж байна гэсэн үг биш. Үүний цаана инфляц өсөж, импортын барааны үн нэмэгдэж, иргэдийн худалдаа авах чадвар буурч, бизнесийн зардал өсөх зэрэг олон давхар сөрөг нөлөө дагалддаг. Гэхдээ төгөргийн аншийн асуудлыг зөвхөн валютын зах зээлийн богино хугацааны савлгаа гэж харах нь хангалтгүй юм. Эдийн засгчдын онцолж байгаагаар энэ нь илүү гүнзгий, системийн шинжтэй асуудал бөгөөд Монгол улсын эдийн засгийн бүтцийн сул талтай шууд холбоотой гэж төгөлсөн байдаг. Юуны өмнө манай улсын экспортын бүтэц хэд төвлөрсөн хэвээр байна. Дэс, нүүрс, алт зэрэг цөөн төрлийн түүхийн эдээс хамааралтай энэ бүтэц нь дэлхийн зах зээлийн үнийн савлгаанд эмзэг болж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээрх түүхийн эдийн үн буурах бүрд Монгол улсын валютын орлого багасч төгөргийн аншид дарамт үүсдэг гэсэн үг. Ийм нөхцөлд ханшиг доктортой байдлахын тулд экспортын орлогыг нэмэгдүүлэх нь чухал боловч зөвхөн хэмжээгээр биш, бүтэц чанараар нь сайжруулах шаардлага үүсэж байна. Нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боловсруулах салбарыг хөгжүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх бодлого хэрэгжүүлэхгүйгээр
ханшийг урт хугацаанд тогтвортой байлгах боломж хязгаарлагдмал хэвээр байх болно. Нөгөө талд гадаад валютын урсгал буюу хөрөнгө оруулалтын асуудал бий. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх үед валютын нийлүүлэлт өсөж ханш тогтворжих эрг нөлөө үзүүлдэг. Гэвч бодит байдал дээр хөрөнгө оруулагчдын итгэл сул, хууль эрх зүйн орчин тогтворгүй, бодлогын залгамж чанар алдагдсан зэрэг асуудлууд байсаар байна. Энэ нь Монгол улс руу чиглэх валютын урсгалыг хязгаарлаж байгаа гол хүчин зүйлсийн нэг юм. Төв багнаас хэрэгжүүлдэг мөнгөний бодлого ханшид тодорхой нөлөө үзүүлдэгч энэ нь ихэвчлэн богино хугацааны шинжтэй байдаг. Бодлогын хүүг өсгөх, зах зээлд валют нийлүүлэх зэрэг арга хэмжээ нь ханшийн огцом савлгааг зөөлрүүлэх боломжтой. Гэвч эдгээр арга хэмжээ нь эдийн засгийн суурь асуудлуудыг шийдвэрлэхгүй. Хэрэв суурь үзүүлэлтөө сайжрахгүй бол ханш дахин сулрах эрсдэл хэвээрүүлдэг. Мөн сангийн бодлого буюу төсвийн сахилга бат ханшид чимээгүй боловч хүчтэй нөлөө үзүүлдэг. Төсвийн алдагдал өндөр байх, төрийн зардал хэд тэлэх нь эдийн засгт мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, инфляцийг өдөөж, улмаар валютын эрэлтийг өсгөдөг. Энэ нь төгрөгийн аншид дарамт учруулдаг нэг гол сувг юм. Олон улсын туршлаас харахад валютын аншийг тогтвортой байлгахын тулд улс орнууд зөвхөн нэг бодлого баримталдаггүй. Жишээлбэл Сингапур улс валютын аншийг бодлогын гол хэрэгсэл болгон ашиглаж, экспортын өрсөлдөх чадвараа хадгалдаг бол Швейцар улс ханш хэд чангарс үед зах зээлд интервенц хийж эдийн засгаа хамгаалдаг. Харин зарим улс бодлогын хүүг огцом өсгөж, богино хугацаанд ханшийг тогтворжуулах орлого хийж байсан ч урт хугацаанд тогтвортой үр дүнд хүрэхэд хүндрэлтэй байсан жишээ олон бий. Эдгээрээс харахад нэг чухал дүгнэлт гарч байна. Валютын аншийг зөвхөн мөнгөний бодлогоор удаан хугацаанд барих боломжгүй. Харин эдийн засгийн суурь хүчин зүйлсийг бэхжүүлэх нь илүү тогтвортой шийдэл болдог. Иймд төгрөгийн аншийг сэргээх, тогтвортой байлгахын тулд дараах цогц бодлого шаардлагатай гэж эдийн засгчид үзэж байна. Үүнд экспортын бүтцийг шинжлэх, импортын хамаарлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой татах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зэрэг багтаж байна. Эцэст нь хэлэхэд төгрөгийн аншийн асуудал нь богино хугацааны арга хэмжээгээр шийдэгдэхгүй. Илүү өргөн хүрээтэй, бүтцийн шинжтэй сорилт юм. Хэрэв эдийн засгийн суурь хүчин зүйлсийг сайжруулах бодлого тууштай хэрэгжихгүй бол ханшийн тогтвортой байдал төр зуурын хэвээр үлдэнэ. Харин урт хугацаанд тогтвортой чанга төгрөг бий болгохын тулд бодлогын уялдаа, сахилга бат, зах зээлийн итгэл хамгийн чухал хүчин зүйл болж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас салбарын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдийн хяналтыг бэхжүүлэх зорилгоор 18 цэгийн нээлттэй цахим хуудсыг ашиглалтад орууллаа. Энэхүү систем даатгалын сангийн зарцуулалт, тусламж үйлчлэгээний чанар, гэрээт байгууллагын хариуцлагыг бодит цагийн гормоор мэдээлэх зорилготой. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Батбаатарын танилцуулснаар уг платформ нь зөвхөн хяналтын хэрэгсэл бус, иргэд болон шийдвэр гаргагчид бодит өгүүлэлт суурилсан мэдээлэл авах боломжийг бүрдүүлжээ. Тухайлбал 2026 оны 1-р сарын байдлаар 558 мянган гаруй иргэн даатгалаар үйлчлэг авч сангаас 124 тэрбум төгрөгийн санхүүжилт гарсныг системд нээлттэй байршуулсан байна. Өмнө нь мэдээлэл хоцрогдолтой хэсэгчилсэн байдлаар хүрдэг байсан бол ийхүү цахим шилжилт хийснээр даатгуулагчид төлсөн шимтгэлийнхаа зарцуулалтад иргэний хяналт тавих нөхцөл бүрдэж байна. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам төрийн үйлчлэгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл уянд суурилсан Мазала AI цахим туслахыг үйлчлэгээндээ нэвтрүүлж эхэллээ. Уг систем нь иргэд болон аж ахуйн нэгжүүд байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтөй холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос шуурхай өгөх зорилттой. Мазала AI нь зөвшөөрөл авахд бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт, хүсэлт гаргах дараалал, зааварчилгаа болон холбогдох хууль тогтоомжийн зөвлөмжийг иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлах чадвартай. Хэрэглэгч хүссэн үедээ асуултаа бичиж цаг хугацаа алдалгүй хариулт авах боломжтой болсноор төрийн албаны хүнд суртал буурч үйлчлэгээ илүү нээлттэй болж байна. Яамны зүгээс цаашид төрийн үйлчлэгээг үе шаттайгаар бүрэн цахимжуулах стратегийн хүрээнд энэхүү хиймэл оюуны шийдлийг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас явган үний зам нийтийн эзэмшлийн талбай дээрх саа тодорхойг арилгах ажлын хүрээнд одоогоор 1000 шон нүүлгэн шилжүүлээд байна. Хотын инженерийн дэд үтц зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эхлүүлсэн уг ажлын нөхөн сэргээлт зам талбайн хучилтын өрн дулаан цаг ирсэнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлүүллээ. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэдээснээр 2025 онд хийсэн тооллогоор нийслэлийн хэмжээнд явган үний зам дээр байрласан 1650 шон бүртгэгдсэн байдаг. Үүнээс үлдсэн 650 шонг энэ онд багтаа нүүлгэн шилжүүлж иргэд аюулгүй чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Одоо хийгдэж буй нөхөн сэргээлтийн ажлын явцад түр хучилттай байсан хэсгүүдийг иж бүрэн засаж, зам талбайн өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч байгаа юм байна. Энэхүү ажил нь хотын соёл, иргэдийн аюулгүй зорчих эрхийг хамгаалахад чиглэсэн чухал алхам болж байна. Төгсөг мэдээллийн хөтөлбөр дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Одоо орчуулагч редактор Мөнх Эрдэнэ бэлтгэсэн гадаад мэдээнд анхаарал хандуулна.
Сайн байцгаана үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр өргөжлөн та бүхэнд хүрж байна. Ингээд эхний мэдээ хүргэе. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсыг хэлэлцээ хийхийг зөвшөөрч дайныг зогсоох тохиролцоонд хүрч Ормозын хоолойг нээхгүй бол тус улсын Харк арлыг бөмбөгдөж тус арал дээрх газрын тосны дэд бүтцүүд байгууламжуудыг устгах болно гэдгээ мэдэгдсэн байна. За тэрээр мэдэгдэлтэй тус арал дээрх газрын тосны цооног, цахилгаан станц зэрэг эрчим хүчний байгууламжууд болон цэвэршүүлэх станцуудыг бүгдийг нь устгах болно гэжээ. Харк арал нь Персийн булангийн хойд хэсэгт оршдог Ираны түүхий газрын тосны экспортын 90 орчим хувийг дамждаг нефтийн экспортод голлох үүрэг гүйцэтгэдэг хамгийн чухал терминал байршдаг стратегийн ач холбогдолтой ийм байршил бөгөөд тус арал цохилт өгсөн тохиолдолд дэлхийн зах зээлд ноцтой хор охиролд дагуулхаас гадна талуудын мөргөлдөө улам өргөжих эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Мөн дэлхийн томоохон худалдаа авч болох хятад руу нефт тээвэрлэдэг Ираны гол гарц нь энэхүү Харк арал юм а. За ойролт ороод дахь Америк Ираны мөргөлдөө улам хурцтаж байгаатай холбоотойгоор олон улсын зах зээлх нефтийн үн мөн өсөж байгаа. За сүүлд даваа гарагт 3 гаруй хувиар өсч нэг баррел нь $102.8 боллоо. За тэгвэл мөн даваа гарагт Ираны парламентын үндэсний аюулгүй байдлын хороо Ормозын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудаас төлбөр авах тухай хуулийн төслийг баталсан бөгөөд үүнд Ираны реалаар санхүүгийн зохицуулалт төлбөрийн системийг хэрэгжүүлэх, Америк нэгдсэн улс болон Израилийн хөлөг онгоцыг Ормозын хоолойгоор дамжин өнгөрөхийг хориглох, Иран болон түүний зэвсэг түвшний давмгаалсан байр суурийг Ормозын хоолойд хадгалах, Иранд нэг талын хориг арга хэмжээ авч байгаа орнуудын хөлөг онгоцыг дамжин өнгөрөхийг хориглох, Иран Амантай хамтран ажиллаж холбогдох хууль эрх зүйн үрээг боловсруулсан зэрэг агуулгуудыг багтаасан байна. За түүнчлэн сүүлийн үед хоёр талын хооронд дайныг зогсоох яриа хэлэлцээ нааштай явагдаж байгаа гэх мэдээллүүдэд Ираны талаас эсрэг байр суурьтай хариу өглөө. Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи дайныг дуусгах Америк нэгдсэн улсын саналыг зуучлагчаар дамжуулан хүлээж авснаа мэдэгдсэн хэдий ч Америкийн тавьсан саналыг бодит бус логикгүй хэрэг сэтэрсэн гэж дүгнэн татгалзаж байгаагаа мэдэгдэж бид төрөмгийлэлд өртөж байгаа учраас манай улсын байр суурь тодорхой. Бидний бүх хүчин чармаалт өөрийгөө хамгаалахад чиглэгдэх болно гэж. Мөн тэрээр Америк нэгдсэн улсын талдаа шууд яриа хэлцээ явуулж байгаа гэх мэдээллийг өгүүлсэн байна. Дараагийн мэдээ хүргэе. Кнесет буюу Израилийн парламент даваа гарагт палестинчуудад чиглэсэн цаазаар авах ялын хуулийн төслийг албан ёсоор баталсан байна. 3 удаа хэлэлцсэн уг хуулийн төсөлд Израилийн оршин тогтнолыг үгүйсгэх зорилготой террорист халдлага үйлдэж Израилийн иргэдийн амь насыг хөнөөсөө эргээр яллагдсан палестинчуудад цаазаар авах ял оногдуулахар зааж өгсөн бөгөөд даваа гарагт болсон санал хураалтаар 120 гишүүнтэй парламентын 62-нд дэмжиж 48 эсэргүүцснээр батлагджээ. Уг хууль ял оноосноос 90 хоногийн дотор дүүжлэн цаазаар авах эсвэл 180 хоног хүртэл хойшлуулах зохицуулалттай бөгөөд өршөөл гэж байхгүй зөвхөн онцгой нөхцөл бүх насаар нь хорих ял болгон өөрчлөх боломжтойгоор бичигдсэн байна. Гэхдээ шүүмжлэгчдийн үзэж байгаагаар энэхүү заалт нь Палестины иргэдэд үйлчлэх боловч ижил төрлийн гэмтрийг үйлцэн еврей гаралтай израильчуудад хэрэгжихгүй байх магадлалтай тул олон улсын байгууллагууд болон Их Британи, Франц, Герман, Итали зэрэг улсууд үүнийг ялгуурлан гадуурхсан дайны гэмтрийг хэмээн шүүмжилж байна. Палестины эрх баригчид Израилийн энэ алхмыг Женевийн конвенцийг зөрчсөн гэж үзэн палестинчуудыг айлган сүрдүүлэх орлого гэж буруу шаасан бол Израилийн иргэний эрхийн нийгэмлэг дээд шүүхэд гомдол гаргаад байна. Одоогийн байдлаар Израилийн дээд шүүх уг хуулийн төслийн маргааныг хэлэлцэх хэсгийг нягтлж байгаа юм а. Израиль улс 1954 онд Хүү аймны гэмт хэрэгт цаазаар авах ялыг халж хамгийн сүүлд 1962 оноос хойш цаазаар авах ял гүйцэтгээгүй байна. Харин даваа гарагт батлагдсан энэхүү хууль нь 30 хоногийн дотор хэрэгжиж эхлэхээр болоод байна. Америк нэгдсэн улсын сансар судлалын агентлагийн зүгээс 4-р сарын 1-ний өдөр 4 сансрын нисгчийн бүрэлдэхүүнтэй багийг сарлуу хөөргөх хөтөлбөрийн ухрах тоолуурыг даваа гарагт ажиллуулж эхэлсэн байна. За НАСА-гийн Артемис 2 хэмээх ирээдүйд саран дээр хүн буулгахад чиглэж байгаа хөтөлбөрийн аялал анх энэ оны 2-р сард төлөвлөгдсөн байсан ч улс төрөгчийн түлшний алдагдлын улмаас хойшилж буужингийн хэвийн ажиллагааны алдааг зассны дараа инхүү хөрөхөр болоод байна. 32 давхар барилгатай тэнцэх өндөртөө Space Launch System буужин орон нутгийн цагаар 5 гаригийн орой Америк, Канадын 4 сансрын нисгчийн хамт дэлхийгээс өөрөх бөгөөд Артемис 2 хөтөлбөрийн анхны багт эмэгтэй өнгөт арьстан Америк нэгдсэн улсын иргэн бус зэрэг сансрын нисгэгчид багтснараа онцлог байгаа юм а. Тэд буужингаас салсан Орион сансрын хөлгөөр сар руу аялах бөгөөд сарны тойрог замд хүрснийхээ дараа их дэлхийдээ буцаж ирэх болно. Хөөргөх өдөр цагаагаар таатай байгаа ч хэрвээ өмнө нь ямар нэгэн асуудал гарвал дараагийн боломжит хугацаанд 4-р сарын сүүлээр байх юм а. Үзэгч та бүхэндээ гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр өгөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа.